За сайн мэцхан уу та бүхэндээ өнөөдрийн хичээлээр хүмүүсээ одоо тэр бүр ач холбогдол өгдөг маш жижиг юм шиг боловч англи хэлний бичгийн найруулгад маш чухал үүрэгтэй. За таны бичсэн зүйлийг товч тодорхой байлгахад одоо үр гүйцэтгэдэг нэгэн сэдвийн талаар бэлдсэн байна. За энэ сэдв маань биеийн төлөөний үг. За тэгэхээр монгол хэлэн ч гэсэн ялгаагүй те одоо та жишээлбэл дорж гэдэг хүний тухай бичлээ гэхэд 10 удаа дорж гэх үү эсвэл болвол дорж гэдэг одоо жинхэнэ нэрийг төлөөний үгээр орлуулад тэр өөрөө түүнд энтергээд өөр одоо төлөөний үгээр орлуулж ярьдагтай адилхан англи хэлэн ч гэсэн тийм. Тэгэхээр төлөөний үг маань нэр үгийг орлож одоо төлөөлдөг. Тэгээд нэг үгийг олон давтахаас одоо зайлсхийхэд маш чухал үүрэгтэй юм одоо гишүүн байгаа өгүүлбэр. За тэгэхээр бүгдээрээ энэ 5 жишээний эхний жишээг харцгаая. Those are my Converse sneakers, they're not yours гэсэн өгүүлбэр энэ тэ. За Converse sneakers гэдэг нь Converse branding kit гэсэн үг. За энэ бол миний Converse branding kit байна. Энэ бол чинийх биш гэж байгаа. Чинийх биш. Тэгэхээр энэ дурдж байгаа энэ day гэдэг нь юугаа хэлээд байна? Юуг day гэдэг байгаа юм бэ гэхээр энэ өмнөх Converse sneakers гэдэг үгээ орлуулж байгаа тийм. Дахиад Converse sneakers гэдэг энд дахиж давтахгүйгээр төлөөний нэрээр орлуулчихж байгаа. За yours гэдэг нь юуг хэлж байгаа бол yours гэж юуг хэлээд байгаа? Чинийх гэж байна шүү дээ тийм. За тэгэхээр энэ маань your Converse sneakers. Чиний Converse kit гэдгийг yours гэж төлөөний үгээр орлуулчихж байгаа. За хоёр дахь жишээ. The girls brought their umbrella. За their гэдэг нь юуны тухай яриад байна. Тэгэхээр за энэ одоо жишээлбэл IELTS-ийн шалгалтын дээр одоо IELTS TOEFL-ийн шалгалтын дээр энэ ирдэг те. Мэдээж энэ богино өгүүлбэр байхгүй нэлээд агсан төвшний урт өгүүлбэр байдаг. Тэгээд юу гэсэн асуулт асуудаг вэ гэхээр энэ there гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэдгийг асуудаг. There гэж юугаа хэлээд байгаа юм те. Нөгөө энийг одоо оролцсон нэр үг нь бүр хэдэн өгүүлбэрийн цаанч бийж их боломжтой. Тэгэхээр хүмүүс толгой хэрэглүүлдэг. Мөн одоо маш их хүмүүс буруу ашигладаг. Одоо анхан дунд шатныхан ч биш, ер нь агсан шатныхан ч гэсэн бичгийн ажил хийхдээ, бичвэр одоо бичгтээ дандаа алдаа гаргадаг ийм зүйл байгаа. За тэгэхээр there гэдэг нь нөгөө охтууд гэдэг үгийг орлож байгаа тийм. Орлоод зонтго гэж байгаа. Охтууд зонтго, хиний зонтог, тэдний зонтог тийм. Зонтго авчирсан гэж байгаа. Тэгэхээр girls гэж олон тоон дээр байхад энэ олон тоон дээр нэр үг орлох нь шүү дээ тийм. Тэгэхээр тооны хувь зохицох ёстой. За гурав дахь нь he gave the flowers to Jenny and I. За энэ дээр I гэдэг зөв үү? I гэдэг нь хэрэглээ зөв үү гэдэг та нар сайн бодж үзээрэй. За бүгдээрээ орчуулъя. За Jane бит хоёрт тэр цэцэг өгсөн гэж байгаа. Jane бит хоёрт хинд гэсэн асуулт асуун тийм үү энд? Хинд буюу англиар to whom хинд дэ гэж байгаач хин гээгүй. Хинд тэр надад гэсэн үг байх хэвээр. I биш надад гэж хуурна. Би гэдэг үг маань надад гэж хуурах хэвээр. Тэгэхээр өгүүлбэрийн аль байрлалд орж аль одоо нэр үгийг орлож байгаагаас шалтгаалаад энэ маань хуурдаг байх нь шүү дээ тий. За дөрөвт your cat is adorable but not as adorable as ours. Тэгэхээр ours гэдэг нь юу хэлж байгаа лээ гэхээр манахыг гэж байна шүү дээ тий. Танаа кат хөөрхөн, танаа муур хөөрхөн, гэхдээ манахыг бол гүцэхгүй гэж. Манахыг гэдэг нь юуг хэлээд байгаа юм гэхээр манаа муурыг гэсэн утга. Our cat гэдгийг орлуулж байгаа. За тэгэхээр сүүлийн жишээг харцгаая. Bob and me travel a good deal. Travel a good deal гэдэг нь маш их аялдаг гэсэн. Bob хоёр маш их аялдаг. За энэ дээр Bob хоёр гэдэг нь энэ өгүүлбэрийн subject буюу өгүүлэх түүний үр гүйцэтгэж байгаа. Өгүүлэх түүний гишүүний байралт байна те. Тэгэхээр энэ надад гэдэг утгаараа биш би гэсэн хувираагүй хэлбэрээр орох ёстой. I Bob and I гэж хэлэх
ёстой. Яагаад гэвэл савчгтын байралт байна. За тэгэхээр бүгдээрээ төлөөний үг хэдэн төрөл байдгийг тэ англиг нь үздэсгээ. Тэгэхээр өгүүлбэрийн аль байралд байгаас шалтгаалаад төлөөний үг маань хуурдаг гэсэн. Тэгэхээр юм нийт 5 хуурал байдаг. За эхнийх нь бол өгүүлэх түүний байрлал те өгүүлэх түүний байрлалт байна. Хоёр дахь нь тусагдах үүний байрлалт бол ингэж хувирна. За гурав дахь нь болохоор одоо юу хамаатуулах те хамаатуулах байвал дөрөвдөг нь мөн хамаатуулах. За тав дахьыг нь өөрийн төлөөний үг гэдэг. За яагаад өөрийн гэж нэрлсэн бэ гэхээр энд байгаа үгнүүд бүгдээрээ өөрөө өөрсдөө гэсэн утгыг илэрхийлдэг учраас өөрийн төлөөний үг гэж нэрлсэн байна. За эхний жишээг харцгаая. Би, надад, миний, минийх, би өөрөө. За хоёр дахь нь юу гэдэг бол 3 утгатай англи хэлэнд би гурвангийн салгаж бол үтсэнгүү. Чи, та бүхэн гэсэн 3 утгатай. За энэ дээр чи гэдэг утгаар нь бүгдээрээ яриа авчи. Хувирал нь бол бүгд адилхан. Чи, чамд, чиний, чинийх, чи өөрөө болон та өөрөө, та бүхэн өөрсдөө гэсэн утга. За гурав дахь нь болон дөрөв дэх нь бол тэр гэсэн үг те эрэгтэй эмэгтэй. Тэр, түүнд, түүний, түүнийх, тэр өөрөө. За тэгэхээр ит бол амьгүй юм болон амьтныг одоо те орлуулахад төлөөний үг болж ашиглагддаг. Энэ, энэнд, энэний энд бол хэрэглэгддэггүй бай энэ өөрөө гэсэн. За дараагийнх нь 3 дугаар үеийн төлөөний үг байна те олон тоон дээр we they гэдэг. За they авч үзье. Тэд, тэдэнд, тэдний, тэднийх, тэд өөрсдөө. Тэгэхээр энэ дээр adjective тэмдэг нэрийн үүрэг гүйцэтгэж байгаа эднэр гэдэг маань эднэрийн ард заавал нэр үг байх ёстой шүү. За жишээлбэл тэдний юу юм ном юм уу тэ гэдэг нэр үг энэ заавал байх ёстой. Бус нь бол дангаараа хэрэглэгдэж болно. За сүүлийнх нь болохоор асуух төлөөний үг гэдэг хүү байна, хүн байна, хүүс байна, хүүс байна. За тэгэхээр энэ маань за энд бол хүү гэж болно тэ. Тэгэхээр энэ асуух үг төлөөний үг маань хин гэхэд эдгээр хариулагдж байна тийм үү? Хинд гэж асуухад whom гин тэ. За whose хиний хиний. Энэ хоёр хоёулаа хамаатуулах төлөөний үг. За тэгэхээр төлөөний үгийн одоо зөв хэрэглээг ашиглаж сурна гэдэг нь таны бичгийг маш цэгцтэй болгодог гэж бүгдээрээ үзсэн тэ. Тэгэхээр энэ хувирлуудын яг өгүүлбэрийн аль байралт байна гэдгээс нь шалтгаалаад зөв хэрэгэл сураарай гэж зөвлөх байна. За өнөөдрийн зөвлөгөөнийхөө төгсгөлд одоо 3 сарын 3-нд манай онлайн сургалт эхлэж байгаа. Тэр сургалтынхаа талаар одоо товчхон мэдээлэл хүргэе гэж бодож байна. Манай сургалт бол бус сургалтаас ялгаатай одоо онцлог давуу тал нь бол юу вэ гэхээр уушгич ярих сонсох гэсэн 4 чадварын хамгийн чухал суурь чадваруудыг багцлж одоо богино хугацаанд олгох ийм сургалт байгаа. Тэгэхээр pre-intermediate төвшинийн зориулсан 1 сарын хугацаатай үргэлжлэх ийм сургалт байгаа. Тэгэхээр манай сургалтын давуу тал нь болохоор энэ байна. Мөн түнчлэн одоо англи хэлээр биедан сурах арга барил техник, тактикуудыг зааж өгдөг. Тэгэхээр одоо бол тэгш өдрийн сондгоо өдрийн ангийн хичээл явуулж байгаа, маш амжилттай явуулж байгаа. Тэгш өдрийн ангийн одоо бүртгэл эхэлсэн байгаа. 3 сарын 2-нд дуусна. Тэгэхээр та бүхэн үүнд амжиж бүртгүүлээрэй. Тэгэхээр манай сургалт бол маш богино хугацаанд танд маш их мэдлэгийг өгдөг. Тэгэхээр та үеийнхнээсээ те одоо адил төвчтний хүмүүсээс одоо маш хурдан сайжирдаг ийм давуу талтай. За тэгээд манай заах аргын талаар мэдээлэл авахыг хүсвэл LC English уламжлалтаараас татгалзъя. Пэйж хуудаснаас одоо 60 гаруй хичээлүүд байгаа. Тэрийг бас үзээрэй. Ерөнхий бол арга барил тэ ерөнхий одоо англи хэл гэдэг энэ үзэлтэй одоо үнэт зүйл нь юу юм тэ гэдгийг бол мэдээлэл одоо хангалттай авч болно гэж бодож байна. За өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа.